Зэвсэг түвшний ТИГ 84-р анги буюу тусгай томилтын батальон анх 1965 онд байгуулагдаж байв. Анги үүсэн байгуулагдсан цагаас олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршигыг арилгах, аврах хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж, зэвсэг түвшний нэр хүндийг өндөр зөргсөөр иржээ. Энэ ангийг Монгол улсын ерөнхий зарлага гараад Сэргийн гавьяаны одонгоор шагналаа. Тэгээд энэ шагнал бол энэ ангид 50 гаруй жил ажиллаж байсан бүх хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг. Тэгээд энэ одонт Сэргийн анги болж байгаад баяр хүргээд тэгээд эх орон ард түмнийхөө өмнө хүлээсэн үүргээ бас цааш гэсэн нэр төртөө биелүүлээд дэлхийн шилдэг юм тусгай анги болохын үлзийтэй ирээлийг өргөн дэвшүүлж байна. Тус ангийн шүхэрчин дайчид түүхт 51 жилийн хугацаанд 47,000 гаруй удаагийн буултыг хийж, Игнэнээсээ шүхрийн олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 12, шүхрийн спортын зэрэгтэй тамирчин 300 гаруйг төрүүлж, бие бүрэлдэхүүн нь 100% шүхэр десантын зэрэг эзэмшжээ. Олно тусгай томилтын батальон буюу шүхэр десантын анги гэж алдарсан юм. Ерөнхийдөө бол банкын бэлэн байдалтай сургалт тэтгэл явуулж, Монгол улсынхаа зэвсэг түвшний аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж, ингэж үүрэг гүйцэтгэж байгаа юм. 2000 оноос зэвсэг түвшний гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орж батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа харилцаа өргөжин дэлсэн. Тус ангиас Ирак, Сьерра-Леон, Афганистан, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд 1000 гаруй офицер ахлагч оролцсон үүргээ нэр төртөө гүйцэтгэжээ.